Эхний мэдээлэл бүтээн байгуулалтын ажлуудын төлбөрийг нүүрс зэс төмрийн хөдөр зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнээр солих заалтыг биржийн хуульд нэмэлтээр оруулж ирээд байна. Энэ нь өмнөх нүүрсний хулгай үед сөхөгдсөн офтек крэний хулгай луур давтагдах нөхцөл үүснэ гэж үзэж байна. За иймээс ч улсын хурлын гишүүдийн зүгээс биржийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэж байгаамаа. Харин засгийн газрын хувьд төсөвт мөнгө байхгүй учраас уул уурхайн бүтээгдэхүүнээр бартер хийж бүтээн байгуулалтуудаа хийхээс өөр гарцгүй гэдэг тайлбарыг хийж байна. Одоо энэ биржийн хуулийн өөрчлөлт бол зүгээр муу нухаар сайлчил энэ дахиад нэг оптек л багхгүй юу? Мөнгө үнэтэй болцсон. Яг энэ цаг үед бид нар валютаараа худалдаж авч гадагшаа валютаа гаргаад тэндээс бэлэн бүтээгдэхүүн худалдаж авч ирд бүтээн байгуулалт хийх биш. Өөрсдөө байгаа ямаараа л одоо солилцоо гэдэг ийм логик явж байгаа. Бид үнэхээр одоо том бүтээн байгуулалтыг хий гэж байгаа л бол одоо ингэж хийхээс өөр арга байхгүй. Бүх бүтээгдэхүүнүүд дээр нэгэ ажлаа. Өмнө нь нүүрсний хулгай гэж улс даяараа ер нь нурчингаа алдчихж одоо нэг юм дуусч байгаа юм дээр сургамжууд ер нь юу авсан юм бэ? Тэрэн дээр хэлээд өгөөч гэхээр яг та нар ингээд өөрсдийнхөө таата асуултанд л хариулаа яваад байна л. Цаашлаа бол оптекийн нүүрс төрүүлж гарна гэсэн ойлголт байхгүй. Шудраг өрсөлдөөний дүнд зах зээлийн үнд хүргэж борлуулнаа л гэсэн ийм зарчимтай штэ. Энэ зарчимчийн ирээсийн хуулийн өөрчлөлтөнд огт байхгүй. Тийм болохоор энэ хуулийг бол дэмжих ямар ч боломжгүй байна л. Улам сайжруулаад төгөлдршүүлээд явна. Цааш нь сайжруулна гэдгийг бол би огт ойлгохгүй байна. Гарц гаргалгаагаа хамтаа гаргаад явъя гэж хүсэх байна. Сайжруулах үндэслэл байхгүй. Value exchange буюу баялагын солилцоог оруулаад ирж байгаа байхгүй. Энд чи биржтэй холбоотой ямар ч харилцаа яваагүй шүү дээ. Чанарын асуудлыг урд хөршмөө шийддэг юм аа. Чанар дээр том босрог тавьчихад Монголын нүүрс бүгд объемоор унана. Ийм ноцтой имийг одоо худалдаа авагч талын гарт өгөх гэж байгаа оруулж ирж байгааг бол би ерөөсөй ойлгохгүй. Чанартай холбоотой асуудлыг бас хилцүүлгийн шатанд ажлын хэсгээр ярилцаад өөрчлөх боломж байгаа гэдгийг бас танд хэлье. Нэг аргаландаа гэдэг нэг ийм сайхан концепц явж байна. Хүчлээд гарнаа гэдэг нэг ийм. Туган сайдаа битээ залхуурал да. Наривчилсан зохицуултаа хуулиндаа тусгаад хэн нэгэн хүн суртал авилга албан тушаалын гэмт хэрэг үйлдэхээс нь сэргийлэх зорилгыг тавиад хахад буцаагаал журмаар зохицуулъя гэдэг л асуудлыг л тавьж орж ирээд. Мэдлэг чадвар нь хөрөхгүй байгаад байгаа бол тэр албан хаагчдаа соль. За биржийн тухай хуулийг дагалдуулан цөмийн энергийн агентлаг байгуулах болон уул уурхайн бүтээгдэхүүнээр бартер хийх зэрэг тусдаа асуудлуудыг оруулж ирсэн нь томоохон маргааныг дэгдээлээ. Харин улсын хурлын чуулган дээр засгийн газраас оруулж ирсэн биржийн тухай хуулийг дахин хэлэлцэж, намын бүлэг дээр байр суурьудаа нэгтгэх үүднээс хойшлуулах шийдвэрийг гаргалаа.